Энэ хуулийн 21-р зүйлчнийг цусны доонот дэмжлэг үзүүлэх гээд тэгээ би 21-ийн тэр 3-2-ыг л асуугаад байна л да. Та сая баг энэ 3-2 дугаар заалт баг хэрэгжихгүй болтой юм ярьчихв. 21-ийн 3-2 чинь эмнэлгийн тусламж үйлчлэгийг хөнгөлтөө үзүүлэх гээд их заац. За тэр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үн төлбөргүй хамрагдах. Тэр ялангуяа тэр эхнийхэн заалт болох тэр хэрэгжихгүй болж байгаа юм уу? Тэгээ энэ хуулийн төсөл дээр уг нь ингээ бичсэн байна л да. 21-ийн За ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон. Ганбаатар гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Энэ өргөн баригдсан хуулийн дээр гишүүнээ ийм байдлаар томьёологдож орж ирсэн. Яг өнөөдрийн байгаа одоо энэ төсөл дээрээ бол ийм байдлаар байхгүй байна. Энэ эхний одоо нөгөө их хурл дээр өргөн барих үеийн дээр тийм ээ тэгээ ажлын хэсгээр энэ дээр одоо бас ингээд өөрчлөлтөд ороо явагдсан байж байгаа. Ажлын хэсэг зассан юм байна тийм ээ. Тэгсэн. За